Сайн байцгаана уу? Япон хэлний дөрмийн хичээл тавтай морилно. Энэ удаагийн дугаараар кара гэсэн холбоос үгийн талаар сурах болно. За кара гэдгийг ямар үед хэрэглэдэг вэ? Ямар утгатай вэ гэхээр ямарваа нэгэн учир шалтгаан тайлбарлах үед хэрэглэнэ. Монгол хэлээр бол болохоор учир гэсэнтэй утга дүйнэ. За кара гэсэн энэ холбоосыг яаж хэрэглэдэг вэ гэхээр бидэнд нийлмэл өгүүлбэр хэрэгтэй. За тэгэхээр эхний өгүүлбэр 1 түүний араас кара гэдгийг залгаад дараагийн өгүүлбэр нь бичигдэнэ. Тэгээд ингээд нэг нийлмэл өгүүлбэр бий болно гэсэн үг. Монгол хэлтэй маш адилхан. Эхний өгүүлбэр тэгээд кара тэгээд дараагийн өгүүлбэр. За жишээ харцгаая. Nihon no kaisha de hatarakitai desu kara Nihongo o benkyou shite imasu. Nihon no kaisha de hatarakitai desu kara Nihongo o benkyou shite imasu. За тэгэхээр энэ нийлмэл өгүүлбэрийн эхний өгүүлбэр бол Nihon no kaisha de hatarakitai desu. Японы компанид ажилламаар байна. Nihon no kaisha Японы компанид Nihon no kaisha de Японы компанид hatarakitai desu. Hatarakitai буюу ажилламаар hataraku гэдэг нь болохоор хувираагүй хэлбэр. Тэгээд hatarakitai гэд ажилламаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гэсэн утгатай залгуур залгаад hatarakitai desu. Ажилламаар байна. Дараагийн өгүүлбэр нь болохоор Nihongo o benkyou shite imasu. Nihongo o benkyou shite imasu. Япон хэлийг сурч байна. Nihongo Япон хэл, benkyou shite imasu. Сурж байна. Эсвэл хичээллэж байна. Япон хэлээр хичээллэж байна. Япон хэл сурч байна. Benkyou suru хувираагүй хэлбэр нь benkyou suru хичээл хийх гэсэн үг. Эсвэл бас сурах гэсэн үг. За тэгэхээр энэ нийлмэл өгүүлбэрийг бүтнээр нь орчуулбал Японы компанид ажилламаар байгаа болохоор Япон хэл сурч байна. Японы компанид ажилламаар байгаа болохоор Япон хэл сурч байна. Nihon no kaisha de hatarakitai desu kara Nihongo o benkyou shite imasu. Тэгэхээр эхний өгүүлбэр нь Nihon no kaisha de hatarakitai desu. Тэгээд араасаа kara гэдгийг залгаад тэгээд дараагийн өгүүлбэр нь Nihongo o benkyou shite imasu. За дараагийн жишээ өгүүлбэр Ashita wa testo ga aru kara asobemasen. Ashita wa testo ga aru kara asobemasen. Ashita wa маргааш testo гэхээр тест, шалгалт тест. Testo ga aru шалгалт байгаа. Эхний өгүүлбэр нь Ashita wa testo ga aru. Тэгээд kara гэдгийг залгаад дараагийн өгүүлбэр нь asobemasen. Хувираагүй хэлбэр нь asobu гэхээр тоглох гэсэн үг. Тэгээд asobemasen гэхээр тоглож чадахгүй. Маргааш тесттэй учраас тоглож чадахгүй. Би маргааш тесттэй учраас тоглож чадахгүй. Ashita wa testo ga aru kara asobemasen. Дараагийн жишээ өгүүлбэр Gyunyu ga arimasen kara konbini e kai ni ikimasu. Gyunyu ga arimasen kara konbini e kai ni ikimasu. Gyunyu гэхээр сүү гэсэн үг. Үнэний сүү. За arimasen байхгүй. Эхний өгүүлбэр нь Gyunyu ga arimasen. Сүү байхгүй. Тэгээд kara гэдгийг залгаад дараагийн өгүүлбэр нь болохоор konbini e kai ni ikimasu. Konbini руу дэлгүүр рүү дэлгүүрээс авахар явна. Gyunyu ga arimasen kara konbini e kai ni ikimasu. Сүү байхгүй болохоор дэлгүүрээс авахар явна. Энэ хоёр дахь өгүүлбэр нь konbini e kai ni ikimasu гэхээр юу руу явж байгаа? Konbini руу
Хаашаа явж байгаа комбини руу яахаар худалдаж авахаар. Тэгэхээр комбини кайни икимас яг утга үг тус бүрээр нь орчуулах юм бол комбини руу худалдаж авахаар явж байна. Монгол хэл рүү найруулж орчуулвал дэлгүүрээс худалдаж авахаар явж байна. Дэлгүүрээс авахаар явж байна. Дараагийн жишээ өгүүлбэр. Кофеを飲んだから今は全然眠くないです。コーヒーを飲んだから今は全然眠くないです。コーヒーを飲んだ. Coffee уусан.飲んだгэдгийн хувираагүй хэлбэр нь ному буюу уух гэсэн үг. Тэгээ өнгөрсөн цаг руу хувираад нонда. Кофеを飲んだ. Тэгээд кара. Кофе уусан болохоор. Кофеを飲んだから. Кофе уусан болохоор. Имава одоо 全然眠くないです. 全然гэдэг нь ерөөсөө гэсэн үг. Үгүйсгсэн утгатай хөлбөрт хэрэглэнэ. Тэгээд нэмүкнай гэхээр нэмүй буюу нойрмог гэсэн үг. Нойр хөрсөн гэсэн үг. Тэгвэл энэний үгүйсгсэн хэлбэр нь нэмүкнай. Нэмүй гэхээр и төгсгөлдөө тэмдэглэнээр тийм ээ. Тэгэхээр үгүйсгсэн хувилбарлуу хэлбэрт шилжихдээ нэмүкнай гэж хувирна. Тэгээд нэмүкнай гэхээр нойр хүрээгүй гэсэн үг. Тэгэхээр имава зензен нэмүкнай дэс. Одоо ерөөсөө нойр хүрэхгүй байна. Кофеを飲んだからимава зензен нэмүкнай дэс. Кофе уучихсан болохоор одоо ерөөсөө нойр хүрэхгүй байна гэсэн утгатай өгүүлбэр болох нэ. Дараагийн жишээ өгүүлбэр нь Ясай га кирай desu kara tabetaku nai desu. Ясай га кирай desu kara tabetaku nai desu. Ясай гэхээр ногоо гэсэн үг. Ясай га кирай гэхээр дургүй, үзэн яддаг. Ясай га кирай desu kara тэгээд эхний өгүүлбэр нь ясай га кирай тэгээд кара гэдгийг залгаад ногоонд дургүй болохоор тэгээд дараагийн өгүүлбэр нь табетаку най desu. Таберу гэдэг нь болохоор хувираагүй хэлбэр идэх гэсэн үг. Тэгээд ингмээр байна, тэгмээр байна гэхээр табетай. Тэгвэл табетай буюу идмээр байна гэсэн үгийн үгүйсгсэн хэлбэр нь табетаку най desu. Тэгэхээр идмээргүй байна. Ногоонд дургүй болохоор идмээргүй байна. Ясай га кирай desu kara tabetaku nai desu. Ясай га кирай desu kara tabetaku nai desu. За жишээ өгүүлбэрүүдийг дахиад хийнээсэндээ уншийе. 日本の会社で働きたいですから日本語を勉強しています。明日はテストがあるから遊べません。牛乳がありませんからコンビニへ買いに行きます。コーヒーを飲んだから今は全然眠くないです。野菜が嫌いですから食べたくないです。За гэх мэтчлэн кара гэсэн холбоосыг хэрэглэдэг байх нэ. Энэ удаагийн хичээл та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяр таа.